За тэгэхээр хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлаад за өнөөдөр бас олон нийтээр хилцүүлэг өрнөл явж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо хуулийн төсөл мэдээж цаг үеэ олсон төдийгүй за одоо яг бидний ялангуяа одоо Евразийн эдийн засгийн тийм ээ гишүүн орнуудтай хилцээр хийх асуудлууд яригдж байгаа энэ цаг мөчид за бид нар дотоод дээр нь хүнсний аюул байдал тэр дундаа стандартыг хэрхэн хангах вэ гэдэг агуулга яригдж байна шүү дээ. Тэгэхээр одоо хууль тогтоогч гишүүний хувьд ер нь яагаад энэ хуулийн төслийг анх санаачлах болсон бэ? Гол асуудлыг бас юун дээр одоо төвлөрч анхаарч байна гэдэг дээр. За хүнсний тухай хууль бол анх 1995 онд баталсан байгаа. Тэгээд түүнээс хойш бол одоо 1999 он 2012 он гэдэг шинжилгээ найруулсан. Үндсэндээ бол сүүлийн 13 жилийн дотор манай хүнсний тухай хууль ерөөсөө одоо шинжилж одоо нэмэлт өөрчлөлт хийгдээгүй явж ирсэн гэсэн. Гэтэл одоо манай хүнсний салбарын одоо нэр төрлөөд за дээрэс нь одоо энэ хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл одоо хүнс үйлдвэрлэгчдийн технологи, стандарт тийм ээ инновац одоо ингээд байнгын шинжилэгдэж ирж байгаа. Тэгэхээр хууль маань ерөөсөө хууль эрх зүйн орчин маань ерөөсөө ингээд сүүлийн 13 жилийн одоо байдалтай ингээд байгаад ирсэн. За энэ нь өөрөө яг одоо үндсэндээ практик шаардлагууд дээр ингээд судалгаануудаар аваад үзэхээр сая манай судлаачид одоо бас эрдэмтэн судлаачид маань яг энэ хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгаа хийж үзээд, үнэлгээ хийж үзээд, үнэлгээ нь бол 32.5% хэрэгжилттэй гарсан байна. Энэ өөрөө бол үндсэндээ энэ хууль нь одоо ерөөсөө хэрэгжихгүй байна л гэсэн санаа. Тийм учраас энэ хэрэгжихгүй байгаа шалтгаан нь үндсэндээ одоо манай улс өнөөдөр нийт хүнсийнхаа 46%-ийг импортоор авдаг. Бид нэр одоо шууд одоо импортоос хараад та. Гэтэл одоо манай 20 цэрээс эхлээд яг үндсэндээ энэ үндэсний лаборатори за дээрэс нь хэрэгжийн лангуун дээр байгаа хүнсэн дээрээ бид нар хяналтын тогтолцоо алдагдсан байна. Бид нар саяхан одоо бас мэдээгээр гарч ирсэн шүү дээ. Хавуулаас лабораторийнхан очоод яг энэ хүнс бөөний төв дээр зах дээр зарж байгаа төмс ногоо импортын болон дотоодын одоо яг нүүлдвэрсэн одоо энэ хүнсний ногоо жимсдэр шинжилгээ хийхэд пестицидтэй гарсан судалгаа гарсан байгаа тийм ээ. Нэгд хоёрдугаар сая одоо Өмнө Говь аймгийн цогццын сумын одоо нэг уурхаа дээр 77 хүн хоолны хордлого аваад ингээд эмнэлэгт хүргэсэн. За энэ одоо нэг асуудал байна. За нэрээс нь бид нар хавдрыг юу гэж үздэг вэ гэхээр за нийт одоо энэ хавдар үсгч нь өөрөө баг агаарын бохирдлоос боллоо гэж бид нар ч агаарын бохирдолтой холбоотой сонсгол хийгээл тийм ээ. Одоо маш их хэмжээний ингээд сан үсгээл мөнгө төгрөг гаргаал ингээд явж ирсэн. Гэтэл сая хавдрын хийсэн судалгаагаар энэ агаарын бохирдол бол ерөөсөө хавдар үсгч нь 2% байгаа. 2% л одоо ерөөсөө үндсэндээ агаарын бохирдлоос болж хавдар үсгэж байгаа. Гэтэл 35% нь хоол хүнснээс хамааралтай. Үндсэндээ энэ зөв зохисгүй хооллолт, хүнсний баталгаагүй байдал, эндээс үүсэж байгаа хүний амаар орж байгаа хоол хүнснээс шалтгаалж хавдар үсгч нь өөрөө 35% тэй гэдэг чинь бид нар агаарын бохирдлоос илүүтэй хүнсний асуудлын аюулгүй байдал бол одоо үндсэндээ гамшигын түвшинд очсон байгаа гэдэг бид нар нуух ерөөс шаардлага байхгүй. Тийм учраас бид нар нэгдүгээр практик шаардлагаар маш олон одоо үндслүүд дээр шинжлэх шаардлагатай байна. Нэгд хоёрдугаарт ерөөсөө бид нар олон улсад хүлээсэн жишээлбэл хүний эрхийн түгээмэл томхоглол за эдийн засаг нийгэм соёлын одоо энэ олон улсын пакт гэрээ тийм ээ энэ конвенцэд хүлээсэн бид нар үүрэг гэж байгаа Монгол улс. Энэ хүлээсэн үүргийг бид нар яа гэхээр Монгол улсын үндэсний одоо аюулгүй байдлын үзэл баримтлал за урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод байгаа тийм ээ алсын хараа одоо хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах одоо зарим авах зарим арга хэмжээ энэ төргээд маш олон энэ одоо бодлогын баримт бичгүүд дээр угаасаа бид өөрөө хүнсний баталгаад байдлаар хангах ёстой. Хүн өөрөө эрүүл хоол хүнс иддэг. Физиологийн хэрэгцээнд харах шимт одоо тийм ээ хүний одоо физиологи зайлшгүй байх ёстой нийцэл одоо шимт хичээллэг одоо бүтээгдэхүүнийг одоо хангасан байх хэрэгтэй гэдэг бид нар өөрсдөө ингээд хүлээсэн үүргүүд байгаа учраас энийг хэрэгжүүлэх одоо хууль зүйн одоо үндслэлөөр хангалттай байгаа. Одоо гагцгүй энийг бодлого дээр тусгацсан мөртлөө яг хэрэгжлэн дээр очиод хангалтгүй байгаа. Энэ нь юутай хамааралтай гэхээр бас л ялгаа байхгүй бид нар хүнсний аюулгүй байдлын хүнсний баталгаад байдлыг хангах тогтолцоо угаасаа алдагдсан байгаагийн шин чанар тийм ээ. Яг л бид нар бодиттой бүтэц гэж байхгүй хяналтын бүтэц ерөөсөө алдагдсан байгаа. За жишээлбэл 2018 онд одоо мэрэгжлийн одоо эрдэмтэн судлаачдын гаргасан яг энэ хүнсний нэр томьёоны журамлсан толиоч гарцсан байгаа.
Энэ өөр яаж гэвэл бид нар нэг олон улсын энэ нэршлүүд томьёоллуудтай манай өөрийн нэршил томьёол нь өөрөө ингээд ойлгомжгүй байдал үүсгээд зөв хуулийн яг хэрэгжил дээр өөр зөрчил үүсгээд тэгээ хүнсний сүлжээнд дэх бүх одоо энэ сүлжээний нэгжүүд өөрсдөө энэ нэр томьёоносоо болоод энэ хуулийн хэрэгжил дээр өөрөө юм зөрчил үүсээд байдаг байсан учраас асуудал гараад ирсэн. Тэгэхээр энийг энэ хуулиараа бид нар нэмэлт өөрчлөлтөөрөө нэгдүгээр нэршлийн нэр томьёог олон улсын одоо яг энэ нэр томьёотой тэнцвүүлж өгч байгаа гэсэн үг. Яг одоо адилхан нэг хэлээр ярих гэсэн үг шүү дээ. За хоёрдугаарт нэг эрүүл мэнд гэдэг том томьёогоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо ковидын үед гаргаж ирсэн одоо One Health гэдэг тийм ээ нэг эрүүл одоо мэнд гэсэн энэ том нэр томьёо. Энэ нь өөрөө юу гэж хэлж байна гэхээр бид нар зөвхөн хүнсэн дээр л анхаарат байдаг тийм ээ. Эрүүл мэнд хүнс гэж хараад байдаг. Гэтэл бид нар хөрснөөсөө эхлээд мал өөрөө эрүүл байх хэвээр. Мал амьтан эрүүл байж тэндээс гарч байгаа хүнсийн бүтээгдэхүүн нь өөрөө хүн дээр очихороо эрүүл хүнс одоо бид нар хүртэх хэвээр тийм ээ. За ингээд эргээд бид нар эрүүл хүнсээ хүртээ тэндээс үүсэж байгаа хаягдл байгаа. Бид нар одоо магадгүй хөрсөө одоо ургуулах, үржил шим, үр тариагаа ингээд жимс ногоогоо тариалтаас эхлүүлээл эрүүл байх хэвээр. Янз бүрийн одоо химийн хорт бодис байхгүй тийм ээ. Эрүүл мал нь өөрөө эрүүл хөрсөө одоо дижээлээ авч иддэг. За ингэж эргээд хүний биеинд очиж байгаа нөгөө хүнс нь өөрөө янз бүрийн химийн бодисгүй эрүүл одоо хүнсээр хангад органик хүнсээр тий хангаж чаддаг байх хэвээр. Гэд үндсэндээ энэ олон асуудал учраас нэг шүтэлцээ болсон. Салшгүй шүтэлцээ. Тэгэхээр бид нар энэ олон улсад энэ том санаачлагыг нэвтрүүлээд хөгжөөд одоо ингээд улс орн болгон өөрийнхөө хууль эрх зүй бодлого болонд тусгаад явж байгаа учраас манайх ч гэсэн энэс хоцорж болохгүй гэдэг үүднээс бид бас одоо энэ хуулиндаа тэрийг одоо энэ зарчмыг оруулж өгсөн байгаа. За мөн одоо энэ хууль эрх зүйн орчин дээр бид нар практик одоо үндэслэх шаардлага гэхээр бүх ялангуяа хүнс бол өөрөө маш том инновацлог технологи одоо шинжлэгдэж маш хурдтай явж жил ирэх тусмал одоо бид нар өнөөдөр одоо юу гэдгийг анх энэ хууль 2012 онд шинжлэх найруулга батлагдаж байгаа үеэс хойш өнөөдөр тэр үеийн бидний иддэг байсан хүнсний нэр төрөл тийм ээ одоо өнөөдрийн бидний иддэг байсан нэр төрөл хэд дахин өөрчлөгдсөн байна. Яг үүнтэй адилханаар бид нар энэ эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтэн судлаачдын энэ танил судалгаа энэ тоо баримт энэ онол зүй тийм ээ энэ бүгд дээр судалгаадаар одоо түшгэлжиж бид нар 5 жил тутам хийгдсэн шинжилгээр манай Монголын энэ өөрөө хүнсний бүтэц энэ шин тижээллэг байдал өөрөө хаанаа алдагдаад байгаа. Бид нар юу хийх ёстой? Одоо магадгүй энэ Монгол одоо хүний эрүүл одоо байхад ямар хүнс тижээл шим тижээл байх ёстой юм юу алдагдаад байгаа гэдгийг энэ судлаачдын хийсэн судалгаа дата мэдээлэлээр бид нар түшгэлжиж бодлого шийдвэр чиглэлүүдээ тийм ээ энэ болгоныгоо шинжилж явах хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр энийг ерөөсөө маш ач холбогдолтой юм а гэдгийг энэ хуулийн дээр бид нар оруулж өгсөн байгаа. За хоёрдугаар хүнсний сүлжээ гэдэг юм. Хүнсний тухайн хуулийн дээр хүнсний сүлжээг бүтэн одоо энэ чинь тээвэрлэлтээс, хадгалтаас тэгээ хоол үйлдвэрлэл үйлчлэгээгээд бүр одоо лангуун хэрэглэгчийн одоо гарт очих хүртэлх сүлжээ болгоно өөрөө энэ хүнсний тухай суур хуулинд өөрөө одоо нөгөө тусгаж зохицуулалт оруулж өгсөн. Тэгэхэд энэ алдагдсан байсныг бид нар бас яг бүтэн сүлжээг нь одоо бас энэ дээр зохицуулалтаар оруулж өгч чадсан байгаа. За мөн манай бас нэг тулгамдаад байгаа асуудал энэ хүнсний салбарын хүний нөөцийн асуудал. Ерөөсө хүний нөөц жил ирэх тусам одоо буурч. Ялангуяа энэ хүнсний технологи, хүнсний чиглэлийн одоо шинжлэх ухааны чиглэлээр сурж байгаа оюутнуудын эсэлтийн тоо хүртэл буурж байгаа. Тэгэхээр бид нар хүнсээ баталгаатай, хүнсийг аюулгүй байлгах, энэ хяналтын тогтолцоог сайжруулж Монгол хүн эрүүл одоо хүн болж одоо өсөж амьдрахын тулд хамгийн чухал юм мэрэгжлийн боловсон хүчний бид нар олон бий болгож хийж л хөгжих боломжтой болчихж байгаа. Гэтэл өнөөдөр бид нар хүний нөөцийн хомсдол орчихсон энэ одоо хүнд байгаа салбарыг бид нар илүү одоо нэмэгдүүлэх үүднээс мэрэгжлийн одоо ур чадвартай мэдлэг олгох, энэ мэрэгжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, дээрээс нь мэрэгшүүлэх юм стандартуудыг бас энэ хуульд оруулж өгсөн. Энэгээр яаж юм гэхээр мэрэгших тосмон тэр хэмжээгээр тухайн байгууллагад ажиллаж байгаа цалин урамшуулал тийм ээ эдэн бас ингээд нэмэгддэг байх. Ингэж нөгөө бас энэ салбарт ажиллах тэр мотивацтай чадамж үүснэ. За энэ бас их чухал ач холбогдолтой явж байгаа гэдэг. Бид нар ерөнхийдөө бас их олон юм цамрах хүрээ тэгээд ерөнхийдөө юу хэлэх гээд байна гэхээр бид нар тогтолцоог нь шинжилж өгч байна. Хяналтын тогтолцоог бид нар бүр ингээд одоо хүнсний бүх сүлжээ болгон дээр бүр одоо ингээ 20 царайс эхлээд за импорт оруулах 20 царайс эхлээд манад өнөөдөр дотооддоо хүнс үйлдвэрлэж байгаа ч гэсэн яг ясмын дээр түүхий дүүрээ импортоос бас хараад шүү дээ. Тэгэхээр түүхийд нь өөрөө бас
хүнсний одоо тэр нөгөө баталгаат байдлыг хангаж чадсан уу тийм ээ өөрөө энэ аюулгүй байдлыг өөрөө бас ингэж хангаж чадж байгаа юу гэдэг чинь өөрөө маш чухал учраас бид нар ерөөсөө ингээд бүх шатал амжилтаар хяналтын тогтолцоог өөрөө яаман дээр биш. Одоо бол яасан гэхээр нөгөө мэрэгжлийн хяналт гэдэг байгууллага байхдаа бид нар хамгийн чухал стратегийн ач холбогдолтой нэгжүүдээ тэр чигээр нь ингээд тараагаа хийчихсэн. Тэгээ одоо яаман дээр үндсэндээ нэг газар нэгжийн одоо түвшинд байгаа учраас тэд нар маань одоо яг үндсэн бүтэн одоо яг энэ хүнсний хяналтыг сүлжээний түвшинд нь хянж чадахгүй байгаа. Яалаа тийм боловсон хүчин байхгүй, тийм төсөв мөнгө байхгүй. Сүүлдээ хүмүүс нь захиргааны ажил хийгээд зарим нэг нь одоо лаборатори руу ингээ бүгдөө тархаа болцсон байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо үзэл баримтлал за алсын араа 20 манай урт хугацааны тийм ээ дээрээс нь хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах энэ авах арга хэмжээтэй холбоотой тусгагдсан байгаа энэ гол одоо хүнсний баталгаат аюулгүй байдлын асуудлыг хэрэгжүүлэхийн тулд бид нар өөрөө хяналтын тань одоо бие даасан нэгжтэй бүтцтэй байх шаардлага үүсэж байгаа. Ингэжээч манай хүнс өөрөө эрүүл аюулгүй байдалд хүрнэ. За ингээд ирэхээр бидний нөгөө нэг бас нэг чухал асуудал болохоор бид нэр хавдрын имлэг 2 дахь хавдрын имлэгийг байгуулъя гэж одоо саяжингаа шуулганаар асуудал өрнөсөн тийм ээ. Яагаад бид нар хавдрын имлэг 2 дахьыг байгуулах хэрэгтэй вэ? Бид нар яагаад эрүүл мэндийн өвчлийн одоо хүчин чадлуудыг нэмэгдүүлээд байгаа юм бэ? Эсвэргээрээ бид нар хоолоор хүнсээр орж байгаа бүтээгдэхүүн энэ хоол хүнс нь баталгаатай болоод ирэхэд бид нар эмэнд мөнгө зардаг, эмээр хооллох болно штэ. Тэгэхээр энэ зардлыг нөгөө талдаа эрүүл мэндэд очиж байгаа энэ том зардлыг бүтцийг бууруулж нөгөө талдаа хүний эрүүл байлгах хүнсээ одоо тий аюулгүй баталгаатай байлгах асуудлыг л нэмэгдүүлэх шаардлага байгаа. За ийм учраас бид нар одоо энэ хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө энэ одоо эдгээр асуудлуудад үндэслээд одоо зохицуултуудыг хийж оруулж өгч байгаараа бас онцлогтой гэж. За баярлалаа. Энэ талаар одоо хууль бас Хүнсний салбарт ерөөхдөө 600 гаруй стандарт байдаг гэж та түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр эндээс бол 300 гаруй нь бол идэвхтэй. За үлдсэн бараг тал хувийн тийм ээ одоо идэвхгүй байна гэдэг ийм агуулгыг ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр бид яагаад хамгийн чухал тийм ээ хүнсний аюулгүй байдал хангамжийн салбар дээр стандартын мөрдлөг алдагдаж байна бай. За үүнийг цаашаа хөгжүүлэх чиглэлээр тийм ээ ер нь ямар арга хэмжээ ажлууд хийгдэх шаардлагатай байна гэж харж байгаа юм бэ? За баярлалаа. Ер нь бол юм байгаа штэ. Стандарт бол яг одоо заавал мөрдөх одоо шаардлагатай ялангуяа хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үед бол үйл ажиллагаандаа холбогдох стандарт техник зохицуултыг заавал мөрдөх ёстой. Заавал мөрдөж бидний өнөөдрийн одоо хүнсний одоо баталгаат байдал хангах юм нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр стандарт хэмжилсэн газраас судалгаа хийсэн байгаа. Тэгэхэд 600 гаруй хүнсний чиглэлийн стандарт дүүнээс 300 гаруй нь бол яг идэвхтэй одоо хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд бол эргэлддэг. 300 гаруй нь бол одоо эсвэл одоо ахад аттестатчл хийгээд одоо юу гэдэг стандартаас одоо стандартыг нь туслах эсвэл стандартыг ахад шинжлэх, найруулах, орчуулгыг зас залруулах гэдэг ийм ажлууд бол хийхээр төлөвлөсөн байгаа. Ер нь бол бид нар хүнсний одоо чиглэлийн энэ стандартуудыг хөгжүүлэх шаардлагатай. Хөгжүүлэх гэдэгт бол яг саяны одоо энэ арга хэмжээнүүд орно. Бид нар энэ стандартаа хамгийн гол нь шинжилж энэ чинь хуультай энэ дүүцгүүд шүү дээ. Тэгээд энэ стандартаа одоо бид нар зөв болгож, тодорхой болгож энэ хүнсний чиглэлийн үйл ажиллагаа чинь үйл ажиллагаанд мөрдөх гээд байгаа байхгүй. Тэр нь жоохон ийм замбраагүй байна л да. Одоо энийг зас салруулах талаар энэ хүнсний тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр бол нэлээд сайн тусгагдсан байна. Эхлээд бол суурь хууль маань өөрөө шинжлэгдээд тийм ээ. Одоо бас ашиглахдад орчин цаг үетэйгээ нийцээд энэ салбарт тийм ээ үнэхээр одоо үйлчлэх чадамжтай байж дараагийн стандарт асуудлууд шинжлэхдэх зүйлс гарч ирэх бах тийм ээ. Тэгэхээр одоо бид нар яг энэ цаг үед бас улсын хурлаар бол Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хэлэлцээр хийх тодорхой хэд нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импорт одоо татваргүй оруулж ирэх за эргээд экспортлох асуудал яригдж байна л да. Тэгэхээр энд нөгөө манад олон улсын ялангуяа хүнсний чиглэлээр олон улсын стандарт хангагдж байгаа, нийцэж байгаа ер нь ийм зүйл хэр баталгаатай байдгийг бэ гэдэг дээр та мэргэжлийн үнэ хувьд бас. Тэгэхээр ерөөсөө юм бата хүнсний
тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуульд бол хамгийн олон зохицуулагдаагүй зохицуулалтыг бол тусгасан. Энэ дотор бол хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг нэлээд нийтлэгээр тусгасан байгаа. Дээрээс нь худалдаа гадаад дотоод худалдаа хүнсний импортын асуудлыг бас нэлээд тусгасан. За энэ дээр чинь наад стандартын асуудал хөндөгдөж ирнэ. Тэгэхээр импортлогч байгаа хүнс мэн өнөөдөр худалдаа авахч буюу улсуудад улсуудын стандартыг бид нар одоо яг үйл ажиллагаанд одоо нэвтрүүлээ тэдний одоо стандартын шаардлагад нийцсэн одоо бүтээгдэхүүн түүхий эдэг одоо гаргах ёстой болж штэ. Тэгэхээр яг энэ зохицуултыг бид нар одоо яг энэ хуультай бол нэмж тусгаж энэ угаас зохицуулагдах зүйлээс Монгол улсад энэ хүнсний биш худалдааны тухай хууль байхгүй штэ. Худалдааны тухай хууль байхгүйгээс болоод энэ худалдаанд үүсэж байгаа зохицуулалт харилцаа бол асуудалтай байгаа. Энэ хүнсний тухай хуулиар бол бид нар хүнсний одоо худалдаатай холбоотой ерөнхий зохицуултыг оруулж гисэн байхгүй. Тэгээд тэрүүн дээр бол хамгийн түрүүнд тэр таны ярьж байгаа асуусан стандартын асуудал бол тусгагдсан байгаа. Наад яг тэр олон улсын худалдаа хүнсний худалдаатай холбоотой асуудлыг бидний стандарт нөгөө талынхаа стандартын шаардлагыг хангах тийшээ чиглэсэн ийм үйл ажиллагаа явуулах бид нар өөрсдөө стандартаа хөгжүүлэх, сайжруулах, шинжлэх, нутагшуулах ийм шаардлагатай байна. Одоо яг энэ салбар дотор одоо мэдээж хүнс үйлдвэрлэл те за нөгөө талаас одоо импортын бараа бүтээгдэхүүн өөрсдөө дотоод үйлдвэрлэж байгаа хүнсний бусад хангамжийн бүтээгдэхүүнүүд гэдэг байна шүү дээ те гол яг асуудалд агуулад байгаа салбар нь яг тэр хэсгийг ер нь аль хэсэг гэж авч үзэх вэ? За энэ дээр бас ямар одоо арга хэмжээ авах шаардлагатай нь гэж ер нь хараад байна. Ялангуяа хоол үйлдвэрлэлийн салбар дээр бид нар тийм ээ одоо стандартаа мөрдөж явж чадж байгаа юу? Тий, ер нь бол хүнсний аюулгүй эдэл гэдэг бол ерөөсө хүнсний шүлжээгээрээ бас ярина. За хүнсний шүлжээнийхээ хувьд бол анхан шатны үйлдвэрлэлд бол мал аж ахуй газар тариалаа. За энэ дээр бол яг зохистой дадал буюу харьцангуй манайх хөдөөж хүн яам бол анхаарал тавиад яваад байна. За ингээд энүүнээс эхлээд тээвэр логистикийн асуудал хүнсний боловсруулах үйлдвэрлэл байгаа. За боловсруулах үйлдвэр дээр бол их хвшлэн аж ахуйн нэгжүүд бол нэлээд их санаачлагтай өөрсдийнхөө үйл ажиллагааг дэмжих, сайжруулах чиглэлээр нэлээд их санаачлагтай ажилладаг. Би боловсруулах үйлдвэрлэлийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдэд бол баярлж талархдаг. За ингээд боловсруулах үйлдвэрээс цаашаа бол энэ хоол үйлдвэрлэл үйлчилгээний худалдааны асуудал үүсдэг. За энэ хүнсний шүлжээний яг энэ хэсэг дээр бол манайд бол асуудал байгаа. Ягаад гэхээр өмнө нь бол бас хууль эрх зүйн орчны одоо зохицуулалтч бас жоохон таархан байсан. За энэ саяны хуулиар зохицуулагдаагүй зүйлүүдийг харилцааг бас зохицуулсан. Тэгэхээр одоо бол бас жоохон өөрчлөлт гарах болов гэсэн юм хүлээлттэй байна.